За одоо тэгэл тэр юу ярих гэсэн чи марталж байгаа. За нэг тийм хүн байдгийг. За бас тэр нь чи тэр баригдахгүй. За сэтгэлээ ярина. Улс төр. За өөр нийгмийн эдийн засаг. дараагийн Хууль эрх зүй. бүх салбарын ховд. За тэгээд баярлалаа. Эхлээд 2.6 сая $1 байсан анхны гэрээнд тэгж хийгдсэн заяа. За. Тэгсэн чинь дараа нь гүйцэтгэл хангагдаагүй байхад нь 2.1 сая $1 нэмэгдүүлсэн. Үнийн нэмж тэгж сунгахтаа тэгж нэмэгдүүлсэн юм шиг л. Тэр нь нөгөө орон нутгийн цахилгаан станцууд юм шиг л. Тийм, төвийн бүсийн гэдсэн. Тэр нэг 10 аймаг холбогдсон. Тийм дунд. Тэр баригдахгүй. За. Тэгээд эмэгтэйчний 7 тэрбум орчим төгрөг өртгийг цугсан гэдэг асуудал үүсээ. Энэ солонгос компани дампуурсан гэдэг. Тийм үү. Яна манайхан тий дампуурлсан үгүй юу? Манайхан дампуурлсан үгүй юу? Үгүй яг хуу тэнд яасан чинь солонгосоос аль бишрт гэсэн. Дампуурчлаа. Гэхдээ ойлгоогүй шүү дээ. Тэр зөвлөх үйлчлэгийг тэр солонгос компаниуд үлээсэн юм уу? Монгол компани манайхаас юм уу? Тэр чинь нөгөө Эксим банкны зээл юм биш үү? Тийм гэсэн. Тэгэхээр солонгос л байх л та. Тийм үү? Зөвлөх үйлчлэг юм уу? Би одоо тэр барилга ухсралт хийж байгаа компани дампуурчлаа гэж ойлгосон. Тийм байх заяо. Тэгэнгүүт гэрээ нь болохоор тэр зөвлөх үйлчлэгний Монгол гэрээ заяо. Монгол компанитай хийсэн гэрээ. Тийм гэсэн. Тэгээд тэр компани нь шүү дээ. Өөрөө яваад энэ зүгээр наадтай юм сонирн болгож ирээ. Ямар ялгаатай зүгээр сонсчаач тээ. Хааши. За. Тэгээд юу ярих гэсэн чи марталж байгаа. Тэр компани хөлчлөгийн компани Монгол эсийн заяа. Гэсэн чинь тэр компани нь 50 бихийн туслахын илүү ямар ч нэг ойр ажиллаж исэн хүнийх нэр дээр байсан. Тийм. Байсан гэсэн. Тэгээд бас нэг хүн Нацаг юм блэ. Наран эрчим хүчний яамны хүн юм ааш. Тийм эрчим хүчний дээр ажиллаж исэн хүн юм блэ. Тэр хүний маань гэрээс 350 сая төгрөг гарч ирсэн заяа. Нийтлэгээр яг хөө тэгтээ дам мөнгө шим шиг үлээ бас эд төгрөг мэдэлтэй тийм. Бүгд хороож ас үн бүхий зүйл хороож асан. Яагаад юм гэсэн чинь Хенрихийн нэр дээр компани явуулаад тэгээд одоо эрчим хүчний яамнаас гэрээ хийсэн байх нь шүү дээ. За ч үнэл байдаг байх гэдэг юм. Бас зөвхөн өөртөө тэгсэн үн тэтэлтэй гэж болно шүү дээ. Ямар үн тэтэл? Үнэ тэтэл биш. Ямар үн тэтэлээ гаргаад ирв чи? Одоо мөнгөтэй хамт үн тэтэл. Тийм. Үгүй тэр бишээ зүгээр яагаад чалах болсон гэдэг нь байхгүй юу? Яагаад чалах болсон гэсэн чинь тэгж өөртөө даваа байдал бий болгосон байна гэж шалгаад өгсөн чинь гэрээс нь тийм мөнгө гарч ирсэн байна. Тэгсэн чинь одоо бидний мэдэх Равели гэдэг комедиан залуу байдаг шүү дээ. Тэр хүн бол гэж ярьж байна. Айгүй надад үнэн санагдсан. Тэр залуу чи нөгөө цахилгаан станцад ажилладаг юм шиг л шүү. Инженер юм шиг үгүй л тий. Засварын инженер гэсэн. 4-т. Тийм үү. 4-т гэсэн. 3 юм уу 4. Тийм. Тэгээд юу яасан? Засварын инженер хийж исэн байх заяа. Тэгээд тэр чинь Оросын албаны улсад тийм турбины инженер гэдэг мэдлэлээр төгсөж ирсэн гэж юм заяа. Тэгээ одоо Канадад байгаа гэж юм заяа. Өөрөө юу? Тийм. Канадад сурж байгаа юм байна. Мастер хамгаалж байгаа гинэ. Тэгээд ярахтаа болохоор би одоо ингээд сураад ингээд явж байгаагаа айгу зүг гэж бодож байна. Ер нь аль би инженер гэдэг байхдаа 2.7 сая төгрөгийн цалин авдаг байсан. Тэгээд хүн ингээд өдөржингөө хар ажил хийгээ тийм цалин авч хахад тэнд нэг хүн зүгээр гарын өсгөөрөө ингээд 350 сая төгрөг ингээд гэрээс нь гарч ирлээ гэдэг бол үнэхээр шудраг бүс байна. Тийм манай нийгэм бол үнэхээр тийм харьцангуй болчихжээ. Ямар амар болчоо вэ гэсэн зүйл ярьж илээ. За одоо тэгэл тэр гэмт хэрэг үнэхээр тийм байсан уу, үгүй байсан уу гэдэг нь тэгэл тэр шүүхийнхаа журмаар шийдэгдэх байл үү дээ. Тийм одоо тийм шүүх хурлыг хүлээж байгаа тийм. Манай заримдаа ч бас жоохон манай энэ зарим байгууллагын мэдээлж байгаа хэтэрчээд байгаа шиг санагдаж байна. Гэхдээ яг тэрнээ биш л дээ. Ерөн зүгээр тиймэрхүү тийм. Ер нь энэ салбар ер нь ийм болчихжээ. Тэгээд гэтэл тэр тийм зүйл болоод удаагүй байтал одоо уржигдраас эхлээд тог гарлаад эхэллээ шүү дээ. Уржигдар гэдэг чинь одоо идэх юм байна хоёрдох. Харин тэгээд ч одоо энэ яг гих мэдчихлээ. Энэ өвлийн миний ойлгож байгаагаар эд хөвтний үеэр ингэж таарч байгаа айгу. Тийм. Тэг чи бодлоо борчууртай. Тэгээд одоо тоглохгүй сайхан хоолгоос олж штэ. Ийм л энэ да. Манай хотын даргын маань хэлээр байла да тэгээд. Гэхдээ өөр юм нэг бөөрөлжүүтийн цахилгаан станц жаа хотын хөрөнгө оруулалтаар баригдсан уу? Тэгсэн. Тэгээ одоо тэр бөөрөлжүүт нь байгаагүй байсан бол одоо бид нар яах байсан бэ? Тийм шүү дээ. Тэгж. Айгу. Гэтэ ер нь бас тийм багц. Тэрнээр нь бас нөгөө нүүрс ботлох юм гацсан чинь бас нэг асуудал гарсан юм шиг л. Давхар ядаж. Тийм. Тэгээд цахилгаан 7 хоёулаа асуудалтай болчиход байгаа юм байна.
гэсэн. Бөөрөлжүүд чинь дан цахилгааных гэлөө дан дулааных гэсэн шүү. Дулаан баха. Цахилгаан станц баха. Цахилгаан юм болов уу? Дан юм уу харин давхар юм. Дан гэх шиг болсон шүү. Дулаан гарахгүй тийм. Тийм баха. Тийм. За. За тэгээд тэнд нас нэг юм эвдэрсэн байна. Тэгээд одоо манай улс эрчим хүчний дутагдaltaй гэл одоо дутагдлаа ярьсаар л байна. Сайд маань болохоор юу ч лээ хөлдөөч өгөө байгаа нэг юм шиг юу гэж хэлсэн. Жоо стресстэй айгу ууртай л хариулаад таш байсан. Тийм шүү дээ. Хөвлийн хурал нөгөө засгийн газрын өмнө дараа шийдвэрийг танилцуулдаг хурал дээр тийм. Одоо тэгээд ямбын нийтэлж байгаа бол ялын үүр шүү дээ. Одоо тэгээд ерөөс тэр суудлаас бууж өгөхгүй байгаа хүн ч одоо тэгэл яах вэ? Гэтэл харьцангуй нөгөө юу эрчим хүчний үйлдвэрлэл түгээлт дамжуулах салбарч сүүлийн үед айгу их нийгэмд яригдаад байгаа шүү дээ. Нэг эсвэл огт бүр ийм асуудалтай гэдгийг ч одоо хүмүүс мэддэг ч байсан гэж. Энтэй холбоотой амар том юм улс төрийн ийм дилемма байна гэж харсан заяа. Нэг нь юу ихлээрээ төр бол ингээд эрчим хүчний салбар бол стратегийн салбар учраас ерөөсөө хувьчилж болохгүй гэдэг ийм баттай байр суурьтай байдаг. Хувьчлаа хийлээ гэхэд тэнд одоо эдийн засгийн хүмүүс очиод ашигын төлөө явахлаар үнэн нэмэгдчихээн. Тэгэхээр үнийн нэмж болохгүй одоо эргээд тохирох учраас гэдэг юм яриад байгаа шүү. Нөгөө талаас чөлөөлөхгүй бол энэ салбар ч угаасаа болохгүй юм чи барьдаг салбар биш байхгүй да гэсэн тийм ийм юм яриад. Одоо жишээлбэл Узбекистанд гэхэд чинь хотоороо хүлцэн гэж хизээ юм болоо харин. Тийм юм би сонслоо. Тэгээд төрн бүр за эн чинь болохгүй маань гэд хувьчлаад тэгээд одоо асуудалгүй болж байгаа гэж юм. Гэх мэтчлэн тэгээд манайх бас одоо эрсдэлтэй л энэ асах 40 градус хүрээд 3 хоног дараалаад асах 40 градус хүрэх юм бол манай хот ч гэсэн хүлдэх эрсдэлтэй яагаад тэгэхээр угаасаа тэгж нөгөө дулаана хангалттай үйлдвэрлэж чадахгүй байгаа учраас. Гэж одоо манай улсын хурлын гишүүн цэнгүүм бол ярьсан байна. Тэгтээ бас мөнгө хөрөнгө оруулалт байхгүй л гэдэг одоо амин чухал асуудал юм шиг байна шүү дээ. Тийм үнэ. Тэгээ засвар масвар хийгддэггүй. Тэг яхаа нөгөө нэг үн чөлөөлөөгүй анханасаа ингээд бариад үлдсэн төрөөс бариад үлдсэн салбар болохоор ингээд хэрэглэгч нар одоо ийм үнээр худалдаа авна гэдэг юм өмнгийг зориуд тогтоочж байгаа шүү дээ. Тэнгүүт одоо нөгөө энэ инфляцч байд юм одоо эдийн засгийн бусд одоо хүчин зүйлээсээ шалтгаалаад нөгөө үйлдвэрлэж байгаа өртгөн нэмэгдээд тэгээ нөгөө нэг хэрэглэгч нар бол ингээд улс төрчнөр маань бас тэдний хамныг бас нэмээргүй байдаг. Тийм сэтэл байдаг л байлгүй тий. Тийм. Сая бол жоохон нэмсэн юм уу? Баггүй хэмжээнд бол нэмсэн. Гэхдээ тэр нь бол тэр одоо нөгөө алдагдлыг нөхөхүйц хэмжээний биш юм байна л гэж ойлгосон. Харин тийм. Тэгээд багаан л жоохон л нэмсэн байгаа. Засварынхаа мөнгийг ч одоо илүү гаргаж чаддаг юм шиг ойлгохгүй. Тийм. Тэгээд ер нь бодлогын хувьд бол нэлээд хоцрогдсон салбар байгаа даа. Үйлдвэрлэл ингээд орж ирсэн ч гэсэн ингээд үнэн ингээд зах зээлийн зарчмаар тогтохгүй ингээд тогтмол үнээр явдаг болохоор энэ хөрөнгө оруулах сонирхол нь ч бас орж байт юм яадаг чи тий. Тийм. Тийм байна. Угаасаа тэгж ярьжсэн. Тэгээд хөрх юм энэ хот маань нэг юм асуудалтай. Тэгэхдээ нөгөө нэг манай нөгөө их цэцэг гişүүн. Хүн чинь бол эрчим хүчний инженер хүн шүү дээ. Инженер хүн тий. Тэгэхээр тэр эрчим хүчний тухай хуулийн шинжилсэн найруулга гэд боловсруулаад байгаа гэсэн. Тэрний нөгөө ажлын хэсгийг чинь нэг дор татан болгохдогтай хамт татан өгчихнэ гэсэн. Тийм байна. Тэгээд энэ Орчон сайд болоод дараа өглөөс өмнө нэг юм шийдэл гарах байл үү. Өстрийн ядчихдээ. Харин тий. Нөгөө Дорчон сайд чинь юуг хэлсэн чинь хүмүүсийн би 28 онд билүү 7 онд билүү. Тог тасарчул одоо ус төрөөс үрд яв. 2 жилийн дараа гэсэн юм шиг л ч тий. Тэгсэн чинь 2 жил надад болцсон юм шүү. Хари болоогүй л. Болцсон гэж хүмүүс уурлаад байгаа шүү дээ. Тэгээ түүний хариуны юу байсан бэ гэсэн чинь одоо ингээ хоройгоо татан буулгацсан юм ч дээ яах вэ гэсэн тийм одоо миний хүн бас хүчингөө гэдэг. Би хороотойгоо хамтлал яг 2 жил. Тийм зүйл бас ярьж байна гэх мэтчлэн тий. Хүчлээ хүмүүс шүү. За ямар ч байсан л одоо энэ тэнд ингээд тог эрчим хүч өнөөдөр тэр одоо бас хязгаарлалсан тий. Хязгаарлаад байгаа. Тийм байна. Хязгаарлалтаа болох юм бол та мөрдөн болиосоо л гэж үсэе та. За тэгээд ингээд 7 хоногийн өнгөрсөн 7 хоногийн сүүлээр болсон үйл явдал ингээд үргэлжлээд өнөөдөр хүртэл бидний амьдралд ингээд үр нөлөөгөө үзүүлж байна. За энэ хооронд бас их юм боллоо. Аквагард авилга хороол гэдэг та нэрээ бөө юм болсон нэг байшин. Одоо арт өмнөд дайсан юм биш үү те? Хүн болгон үзэн ядж байгаа. 650 захиалагчтай гэж штэ.
Цаана. Тийм баг. Хөөд ч орон сууцны одоо 3 болоогүй лүү. Тийм бах тий. Тийм баг. Тэгэл одоо ер нь тэр хавцаа 5 байдаг л. Харин 600 хүрэх үү гэхдээ хүрэх үү. Өөртөө 650 захиалагч маань л гэж хэлдэг шүү дээ. 350 гэсэн юм байл. Яана би одоо юм хол зөрүүтэй тоо одоо янаас хэлдэг юм. За тэгээд шүүх хурал нь анхан шатны захиргааны иргэн анхан шатны шүүхээс бол одоо хэмжлэгч тал буюу төрийн бас байгууллага байгаа тий. Юу л нэр нь? Онч нүүдэл шийдлэл үү? Яна. За эрдэж төрийн байгууллага тий. Төрийн бас байгууллага тий. Хийгсэхгүй болгосон байсан. За хэмжлэгч талаас бол давзаалт нэгсэн, хариуцагч талаас бол хэвлэлийн урал хийгээд одоо тодорхой хэмжээнд одоо өөрсдийнхөө байр суурийг илэрхийллээ. Бас эргэлзээтэй байсан зүйлүүдийг одоо тайлбарлаж өглөө гэж бол харсан. Хэвлэлийн хурал хийсэн. Тийм, хэвлэлийн урал дээрээ. Тийм. Тэгээд ихтэй бол анханасаа нөгөө нэг одоо мен митийн ойлголт гэх юм уу, усан парк гэж аваад нөхдүүд орон сууц барьчлаа гэсэн ойлголт байсан чинь үгүй. Энд чинь 2007 онд нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн урлаар 4,000 айлын орон сууцт барих яг тэр газар дээр тийм захиалга гэх юм уу, одоо тендер зарласан юм уу, дуудлага худалдаач юм уу болоод тэнд нь ороод нам журмынхаа даваа газраа бол авсан байсан. За тэгээд тэрнийг өөрсдөө 2016 онд төвшүүлсэн. Хөөцөлдөж жоод усан парк барья гэсэн юм байна. Тэгж зорилтоо өөрчлүүлсэн юм байна. За тэгсэн чинь тэгээд одоо яах юм нөгөө парка барих гэсэн чинь бас одоо зөвшөөрлөхгүй байгаа. Энэ нийслэл төр чинь ерөөсөө бид нарыг юу ажил хийхгүй байна л гэсэн юм ярьж байна. Тэгэд хариуцагч тал буюу одоо MNG construction гэж байгаа. Тэр талаас бол орон сууцаач өрн бид нар паркач өрн энд бол асуудалгүй гэдгсэн чинь хүмүүсийн ойлгож байгаа гэх юм уу те тэр зүйл нь юу гэхээр усны хамгаалтын тэр онцгой дэглэмтэй бүсэд баригдсан юм шүү. Усны голдрол өөрчлөлт байгаа юм шүү. Нанаас ч юм болж үер болох юм шүү гэд ингээд эсэргүүцсэн. Тэрнийгээ тэгсэн чинь нэг хууль ном яриад тайлбарлаад байгаа шүү гэлээ те. Тийм би бас тэр нөгөө компани барилж байгаа компанийн хэвлэлийн урлыг харсан л та. Тэгээ нөгөө яг хариуцагч нь бол нийслэлийн одоо тэр зөвшөөрөл олгосон албан тушаалт захиргааны байгууллага албан тушаалтнууд юм байна гэж ойлгосон. Гэхдээ нөгөө шүүхийн шийдвэр маань бичээр гарч хариуцагч нь чи яриа өөр шүүхийн одоогийн юу гоо? Тэгээ одоогийн саяны ном шийдэл гэх төрлийн биш. Хариуцагч нь одоо MNG construction шүү дээ. Үгүй тэр нөгөө захиргааны хэргийн шүүхтэр он шийдэл юу гэж маргасан бэ гэхээр тийм юм байсан. Энэ компанид ингэ зөвшөөрөл эрхлүүд олгосон нь одоо буруу байна гэд тэр зөвшөөрөл олгосон захиргааны байгууллагуудын татсан чинь одоо эрх ашиг нь хөндөгдөж байгаа гэдэг утгаараа тэр хэрэгжүүлэгч компани шүүхийн процесс татагдсан юм шиг байна. Тэгээ ер нь бол нөгөө нэг хүн бол ингээ өөртөө хамааралтай асуудлаар шүүхэд хандах ёстой байдаг. Гэхдээ нөгөө нийт эрх тийм захиргааны хэрэг шүүхтэн шийдвэрлэлт хуулиар юу гэж боломж нэгдсэн бэ гэхээр нийтийн ашиг сонирхлыг төлөөлж одоо шүүхэд хэмжил гаргах эрхийг төрийн бус байгууллагуудад олгосон тодорхой хэдэн асуудлаар нөгөө нийтийн төсөв хөрөнгө те байгаль орчин эрүүл мэнд боловсролч үлээ. Тэгэд манай хэмжлэгч төрийн бус байгууллага маань бол тэр би одоо яг ямар юу ч гэсэн одоо тэр нөгөө газар эзэмших эрх олгосон шийдвэр тэгээ нөгөө барилгын зөвшөөрөл олгосон шийдвэрүүд нь юм болоо да гэж таасан. Гэхдээ яг нөгөө шүүхийн шийдвэр нь бас нийтлэгдэг байна тийм. Нийтлэгдэггүй байгаа учраас сайн мэдэхгүй. Тэр үед нь нийтлэгчвэл бас сонирхож ярьж болох байх. Тодорхой олон гэсүгтэй илүү нарийн. Тэг би бол тэгж ойлгосон. За ингээд газраа бол анх 2006 үеү 7 онд ингээд авч исэн. 7 онд тэр нөгөө дуудлага худалдаа зарлаад яг гэрчлэгийг 8 онд авсан юм бэл. За. Гэтэ бас хэрвээ би буруу ойлгоог бол төс сонгон шалруулах журмаар аваад тэгээд дуудлага худалдааныхаа үнийг төлсөн газар л юм уу тал гэж болсон. Тэгээд дунд нь ингээд нэг бас хид хидэн маргаан явсан юм шиг байна. Нөгөө 2 жил дараалал ашиглаагүйгээд 21 онд шүүх бас биш нийслэлээс 20 онд гэдэг хүн засаг дарга багтаа энэ төр хийгээгүй орлогч байсан юм шүү тэр үедээ. Орлогч байсан гэсэн. Тэр үед цумын газар засаг дарга байгаад Бат Баясгалангой орлогч байж байгаа цумын газрыг байхгүй байхад тутлаа хийсэн гэдэг л тийм яриа байдаг. Тэгээд тэрийг бас шүүхийн үзэл энэ бас болохгүй байна. Шийдвэрээ бас өмчлгүүгээр гаргажээ гэж өчнгөө болгож ирсэн байна лээ. Одоо он шийдлийн яриад байгаа юм бол би одоо миний ойлголтоор бас нөгөө усны онцгой хамгаалтын бүсэд орон сууцны барилга барьж болохгүй гэдэг ийм
тодорхой нөхцөлийг зөрчөөд ингээд амралт сууц бариад байна. Энэ нь одоо нөгөө түрүүнд дурдсан одоо нийтийн эрх ашиг буюу одоо байгаль орчин хүн амын эрүүл мэнд энтертэй холбоотой гэсэн. Тэгээ эндээс болоод бас энэ үерийн эрсдэл бол нэмэгдэх юм байна гэж тайлбарласан юм шиг байлээ. Зүгээр яриаганаас л сонсож байгаа шүү дээ. Шүүх бол тэр нөө одоо энэ сая мэдээлэл засагдаад байгаа хэрэг дээр ихэмжлэгч төрийн бус байгууллагын ихэмжлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоод одоо энэ эрх олгосон шийдвэрүүд бол хэвээр юм гэж шийдсэн юм шиг байна. Тэгсэн. За тэгээд нөгөө хэвлэлийн хурал ингээ харсан чинь тэр нөгөө төсөл хэрэгжүүлэгч компани бол тэгж байсан л та. Усны тухай хуульд онцгой хамгаалтын бүсийг ингээд голын эрэг татмаас ингээд 50 м-ийн зайд тогтооно гэж заасан. За тэгээд байгаль орчины асуудал хариуцсан болон барилгын сайдын хамтарсан тушаалаар тэр онцгой хамгаалтын болон энгийн хамгаалтын гэж бас байгаа. Эрүүл ахуйн бүст бүсийн дэглэмийг мөрдөх журам гэж батлах ёстой. Тэрний хадаа батлахдаа анх бол тэр журмын залтанд ийм байсан юм шиг үлээ. Одоо энэ үерийн хамгаалтын барилга байгууллагын барьсан газар онцгой хамгаалтын бүс тогтоохгүй гэдэг заалт 2-ын 4 дээр нь ч хүлээ байсан юм шиг үлээ. Тэгээ нөгөө 21 оны үед тэр Батбаяр Салсан гэдэг хүний шийдвэрийн бас нэг үндслэн тэр онцгой хамгаалтын бүсийн газар байна гэж гарсан юм шиг байна. Тэгээд тэр шүүх бол тэр журмын заалтаа бариад онцгой хамгаалтын газар байна гэдэг чинь тэнд хамаарахгүй буюу үерийн далантай учраас онцгой хамгаалтын бүс тогтоохгүй гэдэг заалтыг бариад тэгээд энэ талаар бол бас нийс тэр нөгөө хариуцагч тухайн үеийн засаг дарга төлөөлөгч нь маргаагүй юм шиг байна. За ингээд тэр шүүхэн шийдвэр дав заалдаач ингээд тэр шүүхэн шийдвэр бол одоо хуулийн хүчин төгөлдөр болцсон. Хуулийн хүчин төгөлдөр гэдэг чинь ерөөхдөө эцсийн байдлаар тэр шүүхэн шийдвэр бол одоо тэр яг тэр шүүхэн шийдвэрт гарсан асуудалтай бол дахиж маргахгүй гэсэн утгатай. Тийм, ер нь бол тийм. За тэгээд одоо явж байгаа маргаан болох үед буюу 23 онд нөгөө хоёр сайд маань хамтарсан тушаалтаа өөрчлөлт оруулад нөгөө онцгой хамгаалтын бүс тогтоохгүй гэдэг агуулгаа өөрчлөөд онцгой хамгаалтын бүст одоо энэ усны барилга байгууламж гэдэг үлүүдээ одоо энэ үерээс хамгаалах зорилттой юм далан малан барьж болно гэдэг нь одоо онцгой хамгаалтын бүс бол байна. Тэр бүс дотор ийм барилга барьж болно гэдэг агуулгаар. Яг наривчлсан байгаа байхгүй тий. Өмнө нь болохоор нөгөө нэг тэнд одоо жишээлбэл одоо энгийн үгээр хэлгээд тэр нөгөө далан мөхий газар бол онцгой хамгаалтын бүст орохгүй гэд ингээ хэлсэн байсныгаа наривчлаад онцгой хамгаалтын бүс гэж байна. Гэтэ тэрэн дээр нь байж болох зүйлүүд бол ийм байна гэж ихсаацсан байсан байна. Тэгээ яхаа нөгөө хэвлэлийн орол дээр бол тэр нөгөө 21 оны шүүхэн шийдвэртэй холбогдуулаад тэр төсөл хэрэгжүүлэгч компани маань одоо ингээ тогтоохгүй учраас одоо гэж тайлбарлаад байгаа шүү. Гэтэ одоо яг хүчин төгөлдөр үйлчилж байгаа журам нь бол жоо агуулгын дүр болцсон байна гэж би ойлгосон. Тэгээ одоо шүүх маань яг юу гэж дүгнсэн он шийдэл бол энэ дээр бид нар дав заалтнаа. Шүүхийн шийдвэртээ санал нийлэхгүй байна гэдээ хэлж болсон. Тэгсэн. Тэгэхээр бас энэ маргаан бол бас яг эцлэгдээгүй. Тийм. Хоёрдугаарт нөгөө бас нэг маргаан яваад байгаа нь нийслэлийн засаг дарга манай Нямбатар дарга маань бас хэдэн онд вүлээ? Бас нэлийн утсан баха. Ингээ нураана гэж зарлаа. Нурах шийдвэр гэдээ гаргацсан шүү. Тэр нь шүүхтэр очоод бас одоо нөгөө захиргааны хэрэг шүүхтэн шийдвэрлэлт хууль тодорхой хэдэн үндслэлд хамаарахгүй болвол жишээл одоо татврын акт гэдэг ч юм уу тий. Эсвэл нийтийн ашиг сонирхолт одоо их тохиролтой ойлгомжтой юм акт гэдэг ч юм уу. Иймэрхүү одоо хууль заасан үндслэлд хамаарахгүй болвол хэмжлэгчийн хүсэлтээр тэр актыг үйлчлэлийг түтгэлзүүлдэг гэдэг нь. За энэ акт бол одоо хүчинтэй гэхдээ үйлчлэхгүй шүү. Бид нар шалгаатай гэж аахгүй одоо ингээнээр хэлвэл тэгээд нөгөө Нямбатар дараа нь тэр нураана гэдэг шийдвэр гэж би ойлгоод байгаа шүү дээ. Нураана гэдэг шийдвэр бол ингээд зарцсан байгаа гэсэн. Тэгтээ үйлчлэхгүй. Тийм болохоор аквагард мал баригдаал байсан тийм. Баригдаал байсан. Тэрийг бас буруутгах бас боломжгүй л байгаа юм л да. Тэгэхгүй хүмүүс нөгөө нийгэмд явж байгаа зарим эвлэлийн мэдээллийн байгууллагууд ч гэсэн одоо ингээд нураах шийдвэр нь гарцсан байх чинь эдгээр ингээд тог татсан байна. Барид дуусчлаа. Одоо бараг л авилгалын бэлэг тэмдэг гэх юм ингээл түүнээс одоо яг эрүүгийн журмаар бас шалгаж байгаа юм шиг байгаа юм шүү. Би эвлэлийн урлагаас нь харахад одоо яг ямар журмаар шалгаж байгаа тэрийг нь бол хэлээгүй тий. Тэр нь бол бас шалгаж дуусаагүй. Гэдэг үнслэр одоо энэ айгуу тийм төвхтэй нөхцөл байдалд орсон сэдв юм шиг байна.
Гэтэ бол онц шийдлийн хэмжлийн хувьд үгний дэлхийд энэ маргаан бол эзлэгдэг байна. Анхан шатны шүүх бол тэгж хэрэгсэхгүй болсон шийдэл гарсан. Энэ дэр давзаалт нь анхан шатны шүүхийн шийдвэр бас бичгээр гараагүй гэж ойлгосон. За цаашдаа энэ маргаан үргэлжлэх нэ. Тийм. Эхний байдлаар бол ямар ч тач бид нөгөө нэг энэ анхны одоо зориулт нь усан парк байгаагүй мэн гэдгийг бол ойлгож авсан миний хувьд. За тэгээ дээрэс нь нэмээд тэр нөгөө нэг юу лээ? Тэр нөгөө журам өөрчлөгдсөн юм биш дунд нь гэдгийг бас ойлгож авлаа шүү дээ. Тэнгүүд ингээд тодорхойгүй нөхцөл байдлаа л талдаа үүсгээд энэ бизнесийн байгууллагадаа ч ихсэн асар хор охирлтой байна гээл өөрсдөө бас хэлж лах шиг илээ аргагүй л дээ. Тэгээд дайлал талдаа л одоо хэнийг буруудах хэвээр мэдэхгүй л гэх юм уу эсвэл тэр дөрвөн журам тодорхой биш байсан наашаа цаашаа буцсан гэхээр буцаал нөгөө нийслэл. Тэгээд нөгөө бас нэг юу асуудал хариуцж байгаа байгууллагууд маань тодорхой мэдээлэл ингээд өгөхгүй чимээгүй. Дээрээс нөгөө усны газрын дарга би яг сүүлийн үеийн яриа юм уу дээр цаг хугацааны үед ингээд өнгөрсөн байсан яриа юм уу. Ингээд эн чинь ингээ голын татам газар мөнгө гэдгийг бол айгүй ойлгомжтой шүү дээ. Тэрэн дээр одоо маргаан болгоод байна гэж би ойлгосон. Тэгээд усны газрыг шинжиж яагаад тамлах байгааг ойлгохгүй нэгсэн видео бол бас явж исэн. Тэгээд одоо шүүхийн шийдвэр маань гарахаар одоо яг юу гэж дүгнсэн нэг одоо үзээд эргээд бас тэр үед нь усны газрын дарга чинь нөгөө нэг шилтэй нэг ах байдаг те нилээ нэг идэвхтэй. Тийм. Бас яг тэр чиглэлээр их мэрэгсэн юм байна гэж би ойлгосон. Тийм. За тийм байж. Давзалах шатны шүүх хуралдааны хүлээх нь байна. Тэгээ одоо бас тэр үер болоод байгаа асуудал бол аквагартнаас шалтгаалаагүй гэж үзсэн болоо даа л гэж би. Шүүхтэр бол хилэлцэн тэр тухайн үеийн нөгөө атмосферыг хуурай амьсгалыг тайлбарлахтаа болвол яг тэр хэвлэлийн урал дээр тэгж хэлсэн. Шүүгч бүр гайхаад энэ үер чинь эндээс болоогүй юм биш тэгээд гайхсан гэж дурдчихилээ. Тэгэхээр шүүхээс тэгж үтсэн байх магадлалтай гэж ойлгосон. Тэгэд тэр нөгөө үерийн шалтгааныг нэрээ ингэж тайлбарлаадсэн социализмын үед ингээд нөгөө голтрлын өөрчлөлтсөн гинүү. Донд олсон юм уу? За мэдгүй. Хаашаа урсах байсан юм ингээд хүчээр өөр тийш. Хүчээр ингээд өөр нэг өөр тийш ингээд урсгахснаас болсон л гэж бас тайлбарласан шүү. Гэтэ яг тэ ингээл айгүй нийгмийн анхаарал төртөд байгаа аквагард нь болохоос биш. Зүгээр миний ингээд энгийн ийм харааны дэвшнэр яг одоо тэр энгийн хамгаалт 50 м гэдэг зай бариагүй асар олон барилга ер нь бол бас байгаа л. Байгаа шүү дээ. Одоо энэ юуных чинь бас л адилхан шүү дээ. Тэгээ Сэлбийн далангийн хажуудлынх нь бүгдээрээ 50 м хүрэхгүй л харагдаад байгаа. Энэ уучлаарай гэхдээ миний баримжаагаар бол ерөөс яаж 50 байх боломжгүй. Тийм. Тэгээд л одоо энэ аквагард гэдэг нь одоо яагаад ч ингэж нийгмийн юунд өртцсөн бас нэг бодлоо тий. Тэгэл ингээл авилгалын биелэг тэмдэг болол явж байгаа. Тэгээ харьцуулахад одоо жишээлбэл тэр Сэлбийн хажуудлын даланг бол одоо төрөөс сайхан бариад өгч байгаа юм тий. Ямар ч тач тэр байрнуудыг хамгаалж штэ орчин суугчдыг иргэдэг гэх юм уу. Тэр аквагардны орчны тэр даланч гэсэн ер нь нийслэлийн гэх юм уу одоо усын төсвөр би барьсан байх гэж ойлгосон үгүй юу? Сая хэвлэлийн урлаар яхад өөртөө барьсан гэдэг ашигласан. За энийг буруу ойлгосон байж магадгүй. Ямар ч тач далангаа бол барьсан байгаа. Тэгээ далан барьсан учраас энэ бол хамаарахгүй, үерт нөлөөлөхгүй, хин чохирохгүй л гэсэн тийм байр суурьтай байгаа юм лээ тий. Тийм байна. За аквагардныхаа ямар ч шүүх хурлыг хүлээх нь гэдэг энэ тусгачтэй зэгээ тавиад дараагийн сэтгэлүүгээ ороход бас нэг өглөөс ирсэн чинь нэг орогнол хүслээ гээл. Айгу айхтар мэдээ гараад юу орогнол яаваа ивэ. Орогнол гэж тэр чинь иргэншил соёл. Иргэний харьяалал гэх юм уу иргэншил гэх цааш. Иргэний харьяалал одоо өөр улсыг болох гэж бэлтцсэн байгаа ч гэх юм тийм мэдээлэл хийсэн юм шиг үлээ. Тэрийг нь яг их хувийг нь олж хараагүй. Гэхдээ мэдээллийн байгууллагууд бол аль хэдийн олоод мэдээлээд тэгээд зөрүүлээд бүр төрийн хэмжээнд нэг асуудал болсон. За уцаа шалтгаан нь юу юм бэ гэсэн чинь үндэсний эсрэг гэмт хэрэг гэж байдаг. Эрүүгийн хуулийн дээр гэж санаж байна би. Гэдэг дотор байдаг. Нөгөө тагнуултын хамтарсан гэдэг хэрэгээр 8 жилийн хорхол авчлаа. 8 билүү 9 жил. Тэр хавцаа. Хорхол аваад ерөнхийлөгчөөс уучлаад гарч ирсэн одоо бидний одоо шүлгийн бараг л одоо сайн яривал баг хүн болгон цэжин дээр бас мэддэг байх шүү те. Дэм яруу найрагч юм хтэй байсан. За тэгээд ерөнхийлөгч уучлсан. Гэтэл гарч ирээд манай яруу найрагч болвол одоо би өөр улс руу иргэншил хүслээ энэ гэсэн юм битсэн байна. Тэрнээс өмнө бас нэг пост байсан юм шиг байна.
За юу гэж? Тэр нь бол би ихтэй яг тэр нөгөө өөрийнх нь аль биесний хуудаснаас гэдэг юм хайгаад бол олоогүй. Эсвэл одоо устгасан байдаг юм уу? Хэрэг ч одоо тийм зохиож айгу хэвлэлийн мэдээгээр тараамааргүй юм да. Айгу их тарцсан байсан билээ. Нөгөө шинэ жилийн өмнөхөн юм шиг байгаа. За. Би бол одоо ингээд гин буруу хүлээлгүйгээр гарч ирсэн. Түүнээс биш одоо ингээд гин буруутай мөртлөө одоо ялаасаа чөлөөл молтрий гэж одоо ингэж хүсээгүй. Ерөөсөө ийм хэрэг хийсэн гэдгийг үгүйсгсэн утгатай. Тийм пост бас оруулсан байсан шүү. Тэгээ гол нь нөгөө хүмүүс тэрийг юу гэж ойлгоод ирсэн бэ гэхлээрэ угаасаа зүг зүгээр байсан хүнийг одоо айгүй их оронч байхаар их оронч байсан баг гэмт хэрэг болоод гүтгээд шоронд хийцэн байсан. Тэгээд одоо буруугүй болохоор буцаад гаргасан гэдэг ойлголт байсан юм шиг байгаа. Тэнгүүд одоо нөгөө нэг эргцүүн одоо тэр нөгөө үйлчлэлүүд гэх юм бол одоо тэр за уучлал, өршөөл, цагаатгал гэдэг ойлголтууд байгаа шүү дээ. Хугтгуунууд гэх юм уу. Эдгээр чинь одоо яг ямар нөхцөлд яаж гард юм бэ гэдгийг одоо хэвлэлүүдээр тайлбарлаад эхэлсэн тий. Тэрийг бас нөгөө ялгаа цагийг хүмүүс мэдэхгүй шүү дээ. Тэгсэн чинь цагаатгах гэдэг ойлголт зөвхөн тухайн одоо нөгөө буруутгагдж байсан иргэнийг одоо шүүхээр ялсан гэсэн үг шүү дээ. Ял аваад яллагдагч болсон байсан гэдэг чинь хүний статус одоо бүр бэж болох хамгийн одоо уналтынхаа цэг дээр хүрсэн байна гэсэн үг үстэй. За би бол тэгж ойлгосон шүү. Тэгээд яллагдагч болсон хүнийг цагаатглаа гэх юм бол тэр хүнийг юм бурууг нь тогтоосон юм байна, нотлсон юм байна гэж бол ойлгодог. Энийг бол шүүхээс тогтоодог. Гэж ойлгосон тий. Нөгөө өршөөл уучлал хоёр болвол өршөөл нь усыг хурлаас уучлал нь ерөнхийлөгчөөс үзүүлдэг. Гим буруу тай хിവэр байгаа иргэнд гим буруутай буюу яллагдагч хിവэр байгаа иргэнийг уучлая, өршөөё. Энэ хүн бол цаашдаа нийгэмд гараад хор аюул үлдэхгүй юм байна, тарихгүй юм байна. Буцаад нийгмийн эдис болоод амьдрахад бол асуудалгүй юм байна. За яа. Энэ одоо чамайг өршөё гэдэг. Тийм л одоо юу гэх үйлчлэл бүхий гэх юм учир шалтгаан бүхий л одоо тэр одоо их зүүн юу гэх юм бэ? Актууд гэхээр биш үү? Акт уу? Үйлдэлүүд гэх юм уу? Ойлголтууд энэ одоо нөгөө за нөгөө нэг хүний хас гэж хэлээд дуусгач тий. За. Тэгээд тэр хүн болвол одоо ингээд эрүүгийн хууль заасан одоо би буруу ойлгоогүй бол тэр чих нөгөө нэг юм хаалттай шүүхэлтэй тий. Нууцны зэрэгэлтэй гэмт хэрэг болох гэж штэ. Тийм. Тэр чинь үндэсний гэдэг уусаа хууль дээр байдаг залт тий. Нөгөө хаалттай байх залт гэдэг тий. Заасан гэмт хэрэг бүлэгт заасан гэмт хэрэг дотроос л одоо нэг одоо тийм би буруу санааг бол одоо хэвлийн мэдээнээс л бид харж байгаа шүү. Тэрийг нөгөө юу яасан? Интервалдаж үзсэн чинь нөгөө нэг авсан ялын ингээд нөгөө хулан яруу найрагчийн авсан ялыг нь эрүүл дээр заасан нөгөө ялтай нь ингээд тулгаж үзэхлээр нөгөө юу тэдээс тэдэн жил 20 гэсэн ял байгаа шүү дээ. Тэгэхээр нэг 8 9 жил гэдэг чинь бас нэлийн хүндтэй ороод яг хамтарсан гадаадын тагнуултай хамтарсан гэдэг тийм үйлдэл байх шиг болсон. Гэж тааж байгаа тийм. За ямар ч үсэн ингээд хулан гэдэг хүнийг прокурор тийм үйлдэл хийсэн байна, хоригдсан үйлдэл хийсэн байна гэж буруутгаад шүүхийн өмнө аваачсан. Шүүх шийдэхдээ тэр чин буруу санааг бол баг энэ ханд авах болон дээд шүүх хүлээ авахаас бас гомдол гаргаад хүлээ авахаас татгалздаг ч билүү. Тэгээд ингээд хуулийн хүчин төгөлдөр болцсон. Тэгээд одоо ялаа эдэлж явах буюу хорих ялаа эдэлж явах хугацаанд нь одоо манай Монгол улсын ерөнхийлөгч уучлал үзүүлээд ингээд ялаас нь бүрэн эдлэг үйлцэн ялын бүрэн чөлөөлсөн юм байна. Тэгээд тэр хүн бол нөгөө хорих байгууллагаас гарч ирээд одоо хэвэн амьдарч байгаа. За тэгээд ингээд пост бичсэн асуудал нь бол нэг тиймэрхүү агуулгатай би ингээд огт угаасаа л буруугүй байсан шүү дээ. Гэдэг агуулгатай юм шинэ жилийн өмнөхөн яриа сая бол одоо ингээд бас намайг ингээд хүтгэлээ хэвлэлүүдээр ингэж сэвлээ. Тэгээд одоо би ер нь бол гадаад улсаас одоо энэ иргэний харьяал хүссэн байгаа. Бэлтцсэн, өргөдлөө бэлтцсэн. Тийм текст яваач тий. Тэгээд одоо бас нөгөө анхаарал төрсөн гэдэг нь одоо яг аль бие усны мэдээлэл гараагүй л байх л та. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга одоо дуудаж уулзсан. Тэгэл одоо гэхдээ яг сануулсан одоо албаны мэдээ бол байхгүй. Хэвлэх юм бол мэдчихээд байгаа юм. Тийм үү? Тий. Гэхдээ мэдсэн болохоор мэдээсэн байх шүү дээ тийм ээ. Гэхдээ одоо яг үнэн л байлгүй дээ. Тийм бас арай зохиохгүй байхтай олон бөмбөг. Тэгээд одоо энэ яагаад асуудал болоод байгаа вэ гэхэлэр уучлал гэдэг чинь
шүүхээр нэгэнт гин буруу тогтоогдсон. Та эрүүгийн хуульд хориглосон үйлдэлийг хийчихсэн байна. Та буруутай юм байна гэдэн тогтоогдсон. Харин зөвхөн эрүүгийн хууль заасан болон үндсэн хууль заасан ерөнхийлөгчийн үндсэн бүрийн эрхийн хүрээнд тодорхой уучлал гэдэг бол нөгөө тодорхой этгээдүүдэд хандна. Одоо жишээл яг яал эдэлж байгаа тэр АБВ-г тэрэнд одоо тийм хэмжээгээр уучлалаа. Эдлийг үйлцэн яалаас нь бүрэн эсвэл одоо 5 жилийн хорих ял аваад яригч байгаа хүний одоо 2.5 жилийн өршөөдөг ч юм уу. Тэр бол ерөнхийлөгчийн шийдэл. Энэ тохиолдолд ингээд уучлаад гаргасан чинь одоо уучлал үзүүлсэн өөрөө тэр хүний гин бурууг тогтоож байгаа хэлбэр байхгүй юу да гэдэг байдлаар нөгөө уучлал авсан хүмүүс маань яриад эхлэхээр чинь бас тийм ойлголт төрүүлээд эхлэхээр одоо ингээд ерөнхийлөгч чинь бас энэ хүний гин бурууг ингээд тогтоочдөг юм бах та. Буруугүй ингээд шүүхэн шийдчихэд ах чинь гээд бас зарим хүмүүс гайхаад байгаа шүү дээ. Шүүхэн ингээд гин буруутай гэдээс байсан чинь ерөнхийлөгч гарч ирээд уучлахаар одоо энэ хүн чинь ерөөсөө анханасаа зүгээр байсан юм шүү гэдэг ойлголттой. Ийм ойлголт үүсгээд байгаа нь одоо нийгэм буруу ойлголт төрүүлж байна. Гэдэг утгаараа одоо хэрвээ дуудаж уулзсан бол тэр утгаар нь ярилцсан байж магадгүй. Тийм бах тий. Өршөөл гэдэг бол юу? Улсын их хурлаас тодорхой хүнд хандахгүйгээр нийтлэг шинжээр нь одоо жишээл бидний энэ ялын бодлогоо ингээд эрүүгийн хуультай бичиж хэрэгжүүлээд явсан ч одоо жишээ шүү. Жохон энэ бол хатуудсан юм байна тийм хэрэгжих хугацаанд. Тэгэхээр нэг төрлийн гэмт хэрэгдэж ч юм уу юм биш үү? Яг эрүүгийн хэдийн тэдэд заасан гэмт хэрэг үйлдэлсэн этгээдүүдийг ял нь хүндээс учраас хөнгөрүүлж идэв юм. Гэдэг юм уу? Одоо жишээ авахад ингээд одоо нийтлэг шинжээр нь ингэж ялаас бүрэн буюу хэсэгшин чөлөөлдөг эсвэл ялыг хөнгөрүүлдэг хорих ялтай байсан эдэлж байгаа хүмүүсийг одоо зорчих эрхийн хязгаарлах ялаар сольдог ч юм уу. Ийм асуудлыг бол хуулиар шийдэх өршөөл үзүүлэх тухай хуулиа. Уучлал гэдэг бол тодорхой нэг хүнд хандна. Хоёрдоорт үндсэн хуулийн 16-гийн 14-т санаж байна. Шударга шүүхэр шүүлгэх ингээд ав заалтах гээд уучлал үүсэх хэрэгтэй Монгол улсын иргэн. Тэгэхээр энэ ч бас нэг талаас ингээд хүний бүрэн эрхийн асуудал ч гэсэн нөгөө талаас хүний бас үндсэн эрхийн асуудал байгаа тох. Тийм ээ тий. Тэгэхээр би зүгээр таамаглахдаа тэр хүн нөгөө уучлал хүссэн байх. Тий. Одоо миний мэдхийн уучлалт хамрагдсан олонний танил гэх юм бол өнөр цэцэг сэтгүүлж байна тий. Уучлал хүссэн цагтл нь байдаг санагдчих шүү. Яг ерөнхийлөгч рүү бичээд. Тэгээд уучлал хамрагдсан лайв хийдэг хүн маань бас уучлал гарсан баг. Мөнх Эрдэнэ. Тий. Тийм бах тий. Гэх мэт. Зөвхөн зүгээр сүүлийн үед нэг юм яриад байгаа би одоо яг тийм ингээд хэлчих мэргүүл ч байхад одоо хэл боломжгүй. Мэргүүл ээ нөө. Тий. Одоо ингээд ерөнхийлөгч бол ингээд уучлалаа. Туцалж штэ. Болохгүй байвал. Одоо олонгой бол ингээд маш их тайлбарлаад байна гэх юм уу? Ингээд би ерөөсөө хэрэг хийгээгүй гэдэг нь ингээд батлагдж байгаа байхгүй. Гэдэг юм агуулгатай яг тийм текст хэлээгүй л дээ. Гэтэ юм агуулгатай ойлголтгүйцээр төөрөгдүүлсэн тийм мэдээлэл тараагаад байхаар ерөнхийлөгч бас зарим хуульч нарын дунд тийм яриа яваад тах шүүл. Ерөнхийлөгч бол бас ингээд уучлалаа үзүүлсэн шигээ тэр зарилгыг хүчингүй болгочвол бас болно шүү дээ. Гэдэг жаа. Тийм ер нь кейс үүд юм практик. Би бол мэдээж одоо бүрэн мэдгүй байх тийм. Нэг махвал гэдэг хүн чинь юу илээ? Өөр уучлалаар гарчаад өөр гэмтгээр буцаад орсон байдаг лөө. Мэдгүй. Баталгаа ерхийлэгч үед. Гэхдээ миний зүгээр ой санамжинд байгаагаар гэх юм уу миний олж авсан мэдээллээр тэгж уучлалаа буцааж исэн тохиолдол ер нь хараахан гараагүй байх. Нэгдүгürt. Хоёрдугаарт одоо яг эрүүгийн хууль болон холбогдох хууль тогтоомжуудыг ингээд би дотоо харсан уу байж магадгүй те. Уучлалыг хүчингүй болгохоор үр дагавар нь юм гэсэн яг тийм тодорхой нөхцөл бол байхгүй. Буцаад хоригдох юм уу яах юм тэр гэдэг нь тодорхой болсон юм биш үү? Тодорхой болсон. Зүгээр нөгөө хүмүүсийн хэлж байгаа үндэслэл бол нэгэнт ингээ уучлал үзүүлж байгаа эсн тэр ерөнхийлөгч тэр зарилгаа хүчингүй болгож ийн гэдэг чинь тэр уучлал үзүүлсэн эргэцэн үндэслэл нь ингээ байхгүй болчих чинь гэсэн үг байхгүй да гэсэн утгаар нь тайлбарлаад байгаа юм болов уу гэж ойлгосон. Тэнгүүт одоо нөгөө хүний чи эдлэг үйлцэн ялын зарилгаа хүчингүй болгосон өдрөөс нь эхэлж биелүүлэх юм уу? Эсвэл тасалж тоолох юм уу гэдэг тэр нөгөө журам нь бол жаахан тодорхой болсон. Бөгөөд одоо уучлалаа буцааж татчих болохгүй юу гэдэг асуудал бол жоохон бас эргэлзээтэй. Тэмдэгтэй байна шүү дээ. Ойлгож байгаа.
Тэгээд сая бас нөгөө нэг одоо ингээд бүр ингээд яг нөгөө нэг жоохон юм хитээдүүлээд ингээд хэрэг ингээд ярихад гэх юм уу? Одоо бүр шүүхийн бидаасан байдал руу халтах хэмжээний тиймэрхүү бас асуудал гэсэн юм болов уу гэж ойлголоо шүү дээ. Тэгэхгүй бол одоо хүмүүс ч нөгөө шүүхээр л одоо хүний гин буруутай эсхийг эцэслэн тогтоож байгаа шүү дээ. Тэгвэл тэр хүний гин буруугүй гэдгийг ерөнхийлөгч тогтоож гинэ гэдэг бол тэр нөгөө шүүхийн эрх хэмжээнд одоо халтсан иймэрхүү ойлголт. Халтсан гэх юм уу? Одоо тийм ойлголт төрүүлж ин гэж. Төрүүлж байна. Ер нь бол боломжтой юм уу л гэж би зүгээр. Хүний гин буруутай, гин тэрэг үйлдсэн гин буруутай эсхийг бол зөвхөн шүүхтэй. Ямар ч маргаангүй. За одоо гин буруутай юм байна. Чамд ямар шийтгэл өгөх вэ гэдэг асуудал чинь дараагийн шатны асуудал. Тийм. Тэр шийтгэл хүлээх явц дээр нь гаргаж байгаа одоо эрх зүйн актууд нь бол өршөөл үзүүлэх хууль байж болж байна. Уучлал үзүүлэх зарлиг байж болж байна. Нөгөө цагаатгалын асуудал гэдэг бол нөгөө нэг ямар шийтгэл оноохой өмнө буюу гин буруугүй гэж үзсэн бол шүүх цагаатах. Тийм. Ялагдагчаар татагдаад явж идэг шүү дээ. Ер нь л нөгөө прокурорын мөрдөн шалгах ажиллагаанд ялагдагчаар татагдчихдаг. Тэнгүүд одоо та ялагдагч биш боллоо шүү гэдэг цагаатгалыг шүүх гаргаж цагаатах тогтоол гаргав. Тийм яг прокурор бол ингэж ялагдагч гэж татаад шүүхийн өмнө очиод статусын хувьд одоо шүүгдэгч болчихж шүү дээ чинь. Шүүхийн өмнө ирээд за шүүх та буруугүй байшгүй бол огт одоо буруугүй байшгүй прокурорын буруутгаад байгаа үндэслэл бол нотлогдохгүй байх гэдэг юм уу. Ерөөсөө гэмт хэргийн шинжгүй үйлдэл байна гэдэг юм уу. Ийм үндслүүдэр бол цагаатах тогтоол гаргах. Тэр хүнийг одоо буруугүй гэдгийг тэрэнд л тогтоо. Уучлал бол буруутай. Гэхдээ шийтгэлийн хувьд асуудал үргэлжилж явах гэж байна. Тэгэхээр бид нар одоо ингэж ойлгож болох уу? Одоо ингэж хулан яруу найрагчийн гин буруутайг нь шүүхээр тогтооцсон хуулийн хүчин төгөлдөр болцсон. Учираас одоо энэ хүний гин буруугийн асуудал дахиж яригдах ямар ч боломжгүй. Гин буруутай нь бол эцэслэгдээ шийдэгдсэн. Дахиад хин нэгэн гарч ирээд эсвэл шүүхэрч юм уу энэ хүн гин буруугүй байсан байна гэж одоо ингэж шийдэх боломжгүй болсон. Яг боломжгүй бол бас биш л дээ. Хэрвээ одоо шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр болоод шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн ойлголтоос гарч ирдэг байна. Шинээр илэрсэн нөхцөл болно. Тэр нь жишээлбэл ямар хөө нөхцөл байдлыг ойлгох уу? Тотлог харинд гарч ирсэн ч юм уу тийм. Ноцтой баримт гарч ирсэн. Тийм одоо ингэж үнэхээр одоо буруугүй гэдгийг нотлох хариумт одоо хин нэгний хэрэг дээр гарч ирээ гэж бодог. Одоо тэр кейсээс өөр гэдэг хулгай хийсэн байна гэд шүүх шийдсэн байсан чинь одоо үнэхээр үүсэх хэмжээний баримт илэрлээ. Тэгвэл шүүх бас шийдвэр нэг одоо биш шийдсэн юм чинь бас гэхээр өвчлөлтэй асуудал болчих шүү дээ. Энгийн ухамсарын хувьд ч гэсэн тийм ойлгомжгүй. Тэгэхээр шүүх бол хууль заасан өрийн шинээр илэрсэн нөхцөл байдал гэдэг тэр үндслэлээр гэх юм уу тэр шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр байдлыг эвдэж болно. Тэгэхээр нэг олон жилийн дараа хүмүүс цагаатахдаг үндсэл бол юм байх нэ. Тэгэхээр хулын яруу найрагч үнэхээр гин буруугүй гэдгийг нотлох гээд байгаа юм бол нотлох баримт гаргаж ирэх боломжтой. Түүнээс би буруугүй юм а гэж ярих бол биш те. Уучлал бас энэ бол үндслэл болохгүй те. Тийм. Гаргаж ирэх буруугүй гэдэг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянагдсан шийдвэр одоогор алга. Үүнээс одоо буруутай гэдэг хуулийн хүчин төгөлдөр шийдвэр бол тогтогдсон. Одоо бид нар үнэн гэж л тооцсон шүү дээ те. Тийм тийм. Би ингэж ярих гэдэг байгаа байхгүй юу? Тэр хулан яруу найрагч ганцаараа биш бас нэг ламтай байдаг байхгүй юу? Тэрний гэдэг л. За мэдхгүй. Садуу ямар юм бэлээ. За нэг тийм хүн байдаг. Байдаг. Тэгээд хамт одоо шүүгдсэн юм байна. Тийм. Тэгээд тэр хоёрын асуудал чинь ерөөхдөө бол нөгөө хүмүүсийн одоо тавраар 10 дахь богдыг тодруулахтай холбоотой. Тэгээд яг нөгөө хиттийн талтай ингэ ажилласан гэдэг таамаг юм уу юм бол хятад хэлдэг. Харин тийм. Чим өөр. Тэгээд хүмүүс яг нөгөө хүмүүсийн одоо шуум таамаг яриа бол одоо хиттаас одоо ингэ айгүй болол юу хийж байгаа юм байна. Иргэншил мэрэгшилтэй орогнол иргэншил шүү дээ. Энд чинь бас тустай ойлголт байх шүү дээ. Орогнол хүсэх иргэншил хүсэх хүмүүс хариаллын өөрчлөлт энэ ч юм бол айгүй бол нэлээд тустай ойлголт байх гэж бодож байна. Тэгээ орогнол гэдэг бол одоо би одоо улс төрийн орогнол жишээлбэл тий. Тэгэхэд манай улс төрийн өрөөнд ийм одоо хууль бус юм гарч ийн гэдэг ч юм. Одоо иргэдэн шүүгдэх юм одоо болцоотой байна. Бүрдлээ гэдэг ч юм уу. Тэгээд одоо би ингээд төр оршин сууя. Танаа улсад. Тэг жаа би явчнаа. Одоо инженеэр аяг бүдүүл ирээд. Иргэний хариал гэдэг бол би ерөөсөө энэ улсын иргэн байха болоод танаа улсын иргэн бол гэдэг асуудал байх гэж байна. Тийм ба. Тийм өргөдлөө бэлтгэсэн байгаа л гэж одоо мэдлийн мэдээлэл явсан шүү. Одоо яг болцсон юм бол байхгүй юм шүү лээ.
Амар их орон түүнийг одоо бүр гадагшны явуулчих шахлаа шүү. Тэгээд одоо жоохон томоочсон байлгүйтэй гэдэг. За бас нэг юм сонирхолтой нэлийн хил ам дагуулсан юм болоод өнгөрлөө. Нэлийн чуваагдлаа бид нар ч одоо байсгэл нэг юм дээр хуваагдал зүв буруу гээл амар. Энэ бас манайханд их зугаатай байдаг шүү. Харин тий одоо ингээд шүүх гэдэг ямар ч тийм байгууллагагүй тийм нийгэмд байгаа юм шиг л ерөөсөө л буруу зөвийн шүү гээл өстө бөө юм болох юм биш те. Тэгээд жоохон үндэслэлгүй зүгээр өөрсөлтөх нөгөө бодлоор гэх юм уу? Зүр таамгаараа одоо байсан чинь тийм юм байна. Тий энэ хүн ч одоо харваасын ийм сайхан юм ихтэй. Харваасын харалтаа хизээч их орноосоо урахаар хүн биш юм шиг л ерөөсөө хэлж байгаа юм да. За тэгээд ямар ч тач сануулга өгсөн. Сануулга өгснийг бас хүмүүс гайхал хэлэн ч. Одоо би яг сануулга өгсөн юм уу зүгээр ярдаа ярилцсан юм уу бас мэдэхгүй шүү. Тэнтэй зүгээр болцоод их ч минь ээж гисэн юм уу те. Иргэнийхээ өөр болцсон юм билүү те. Хүмүүс иргэнийхээ өөр болцсныг нь альбан тушаалтны өөр гэж ойлгосон юм билүү те. Тиймэрхүү юм бас болох боломжтой шүү. Байсгээл одоо нөгөө нэг нэгээ зоддог, байрдаг тийм бичлэгүүд гарч ирдэг шүү дээ. Чи юу анзаардгүй. Тийм үе байсгээл нэг хүүхдүүд те энэ тентгийн болонд нэг эрэгтэй эмэгтэйгүүд ингээл ерөөсөө зодоол хэлэгдээл өшгөлж байгаа. Амар бичлэгнүүд гарч ирдэг шүү хүмүүс. Тийм үе одоо тэр яг тухайн үедээ ч байсан юм уу? Ер нь хуучлын бичлэг ч юм уу те. Ер нь үе тийм явдаг. Тэгээ тэнд ч одоо хүмүүсийн санаа зовно. Юу болоод байна уу? Ирээдүйн минь яач вэ гээл те хүмүүс ч одоо мэдчихий. Хэцүү шттэ тиймэрхүү юм хараад байгаа чинь. За энэний эсрэг нэг шийдэл болсон байна. За. Манай нийслэлийн засаг даргын орлогч амар төвшин гэдэг хүн. Тэгсэн чинь нэг сайт дээр энэ амар төвшингийн авагч амар төвшин байхгүй. Тэгсэн чинь нөгөө либертар намын амар төвшин ч дээ амар төвшин шүү дээ. Тэгээ хоёр зургийг солиод нэг постэр гаргасан. Амар төвшин гэхээр нь солиод тавьчихсан шүү хөргөнтэй. За тэгсэн чинь манай одоо тэр одоо нийслэлийн амар төвшин гэдэг хүн бол одоо энэ дээрлэгдэг хүн дээрлэгдэг хүүхдүүдийг энэ дээрлэгсэн асуудлыг бол хувийн эрхтэн бүртгэж үлдээнэ. За энэний цаашлаа тэр гадагшаа дотгошоо ингээд сургууль сурах мурах гэх мэтчлэн ингээд одоо нөлөөлнө. Тэгж сурч чадахгүй болно. Ийм одоо хамгаалах арга хэмжээ авчгаар энэ төрлийн зөрчил одоо дутагдал бол гарахгүй байна гэсэн ийм шийдэл болсон байна. За тэгсэн чинь хүмүүстэй ч юу яриад байгаа юм бэ? Хүн чинь хүүхэд ч одоо энэ ч юу болоод байгаа юм бэ? Хүүхэд ч одоо бие хүн болж төлөвшөөгүй байхдаа ингэж алдаж болно шүү дээ. Тэр нь одоо ингэж насан туршид нь ингэж ийм үр дагавар үүсэх юм уу хэмжлээ ингэж бас одоо нийгэмд хилцүүлэг өрнөд эхэлсэн. За тэгсэн чинь хүний их үндэсний комиссар бол бас байж боломгүй зүйлээ гэж хэлсэн байгаа. За боловсролын яамнаас мөн адил за энэ бол оновчтой шийдэл биш байна гэдэг хариу өгсөн. За тэгээд гарч ирээд газараа өгөө намцсан ч гэсэндээ одоо нөгөө эргэлзээтэй хэвээр үлдээд байна л да. Энэ асуудлыг тий өөрөөр яаж хийх юм бэ? Зарим нэг хүмүүс бол одоо хүнийг хохироосон хүний эрхийг яриад байгаа ч өөрөө зөв юм уу гэсэн асуудал бас яриад байна. Бас хоёр талтай л юм. Би бас энэ дээр хэлж байгаа. Үе тэнгийн дээрлэлтэй асуудал бол бас хөндөгдөх сэдэв мөн байх. Тийм. Гэхдээ зөвхөн миний асуулт нь одоо амар төвшин дарга маань бол нийслэлийн засаг даргын орлогч гэж би тий. Лид хэдэн орлогчтой. Хоёрдугаар орлогч гэж байдаг. Нэгдүгээр орлогч нөгөө Даваад Далай. Хоёрдугаар орлогч Намар Төвшин. Даваад Далай ах маань бол инженер хүн. Намар Төвшин гэдэг хүн маань бол би хуульч гэж ойлгосон. Тийм үү? Тийм. Ямар сан итгэлгүй хэлдэг юм бэ? Тийм нөгөө нэг хан уулын засаг даргын тамирын газар бас их олон жил ажилласан хүн баг. Гэхдээ одоо миний асуулт нь юу гэх гэхээр нийслэлийн засаг даргын орлогч одоо тэр хувийн хэрэг дээр юу бичихгүйг одоо бас шийдэх үгүй юу те. Энд чинь тэр боловсролын ерөнхий газар гэдэг агентлагтай болцсон. За тэгээд нөгөө боловсролын яамны эрхлэх асуудал шийдвэрлэх ёстой проблем гэдэг юм уу? Би юм биш байгаа даа л гэж бодож байгаа. Их хэмжээний асуудал юм биш байна л гэсэн үг л дээ тий. Тийм зүгээр сэтгэл байна. Зүгээр яг тэр хүн зүгээр сэтгэлдээ л ярьсан болоо да. Тэгээ хэрэгтэй гэсэн өөрийнх нь одоо хувийн боддог юм болов уу гэж үү? Гэж л би ойлголоо. Түүнээс биш одоо эсвэл одоо нийслэлийн сурагч болохоор нь ингээд хувийн хэрэг дээр бичээд орон нутгийн сурагч бол хамаагүй гэх юм уу гэж хэлэхгүй байл үү те. Энэ миний мэрэгжил болно шүү дээ. Санал байсан байл үү те гэж би
ойлгосон. Хоёрдугаар зүгээр нэг хувийн хэрэг чинь ингээд багш нь бичдэг шүү дээ анги өдөрцөн. Тэ? Тийм. Бичдэг тийм шүү дээ. Цаасан дээр ингэ бичиж үлдээч. Тийм нэг юм дэвтэр шиг юм дээр. Тэгэхээр чин тэр яг дээрлэгсэн гэдгийг тэр багш ингээд харж агаад энэ юу н хүн дээрлэгдэг хүн шүү гэд бичүү. Эсвэл ямар нэгэн юм шалгуур байх ёстой юу? Эсвэл үнэхээр одоо хүн дээрлэхэд байсан асуудалтай хүүхдийг айгүй хүмүүжлэлтэй штэ гэж биччихүү. Гэдэг чинь тийм багшийн зүгээр одоогийнхоо энэ явж байгаа практикаар бол тэр анги өдөрсөн багшийн нэг үзмжийн асуудал болчихгүй дээрвээ хэрэгжүүлтэй. Тэгээ үнэхээр тэгж хэрэгжүүлэх гэдэг бол бас тал талын хүүхдийн эрхийг хамгаалах асуудал. За тэгэл одоо ямар шалгууртай байх юм дигтэл байх хэрэгтэй л байх л та тийм. Тэгээ одоо дээрлэх ямар тохиол дээрлэхэлт мөнгө гэж үзэх юм тийм гэдэг асуудлууд одоо цогцоор нь шийдэхгүй бол за ер нь бол ингээд хувийн эрх дээр нь биччихнэ одоо та нар ингээд би яадаг бол тийм шүү. Айлгаж байгаа асуудал бол бас амар төвшин дараач нь болохоор өөрөө нөгөө энэ цахим махим юм хариуцдаг юм шиг л одоо нөгөө камер мамер тий тэрэн дээр аяух гарчиж яриад идэг штеп. Юу бол одоо нэг нөгөө одоо цахимжуулах хүрээнд одоо ингээд хувийн эрхийг цахимжуулах байгаа тухайлах юм бол цахимжуулсан ач холбогдол нь бол ийм үр нөлөөтэй гэж бас ярьсан байж болох юм гэж сая бодогдлоо. Би зүгээр таамаглаж байгаа. Тэгээ бас нэг түрүү талаант нэг юуны асуудал чи ярьлаа да. Цахилгаан станцын асуудал яригдсан болов. Миний тийм сошиал гүйлгчсэн чил тийм нэг рейс байсан л та. Би чинь ер нь тэгээ сэтгүүл чинь нэг юм асуусан чинь би чинь ер нь тэр нэг газ маз автоматал хариуцдаг болгосон ш. Гээд ээсэн хүн чинь гэг үнтгэн айгүй хоёрын хэрэг хариуцдаг болж байгаа. Шиг юм ярьсан байсан тийм. Нийслэлийн шийд нөгөө боловсролын хүрээнд шийдэх хэвээр асуудал бол яг л ч өдөр сургууль цэцэрлэгийн газар чөлөөлөлт тэр асуудлууд бол одоо эрхлэх асуудал мөн л байх л та. Тэр хувийн хэрэг бол зүгээр санал байсан байх гэж найдаж байна. Тийм ээ. Юу мэрэгчлэн бол гадаад харилцаа юу юм бэ? Эрх зүйч мэрэгчлээ юм. Австралийн гэх шиг бол Австрали улсын диакны их сургууль. Диак юм. Суусан юм байна. Тэ? Тийм ээ. Тийм ба. Тийм хөл юм санагдаж байна. Магистр хамгаалсан гэж. Тийм ба. Тэгээд одоо ийм залуу хүн гэдэг ингээл бас нөгөө нийслэлийн хаан бол дүүргийн өрөөнд бас их олон жил ажилласан баха тий. Тийм байна уу? Тэр нэрээ нийт мэдх дээр л ажиллаж исэн мэн гэж ойлголоо. Тэгээд туршлагатай хүн гэж орлогч нар болсон байна. Гиснээс нэрээ түрүү 7 хоногт чинь манай ерөнхий сайд маань айгүй урт нэвтрүүлэг хийсэн байсан шүү дээ. Тийм шүү дээ. Айгүй гоё нэвтрүүлэг. Би тэрэнд айгүй дуртай байсан тий. Тэгэл яхаа нөгөө өдөр шүү дээ. Тийм баг. Түрүү ярих гэсэн баг тэр юм шүү юу боллоо гэдсэн чинь. Тийм тий, тийм баг. Тийм. Сүүлээр. Айгүй л урт нэвтрүүлэгт ингээл шууд нэвтрүүлэг байсан юм шиг л бас тий. Тэгээ хүмүүс ингээ янз бүрийн их сурвалжлал та нэрээ энэ олон жилийн дараа ганц гайгүй юм хийсэн баг байлаа шүү дээ. Бас тэр юм шиг би өнөөдөр тэмдэглэж бас их юм хийдэг баха. Тэгээ нэг надад айгүй тийм эерэг санагдсан юм одоо ерөнхий сайд ингээд одоо Австрийн вакуум жилтгэхээр айгүй ярьдаг шүү дээ. Одоо өмнөх хүн нь бол айгүй их вакуумчсан байсан гэж айгүй шүмжилдэг. Өмнөх хүнийхээ одоо алдаанаас суралцсан байх нь шүү дээ. Гэдэг юм уу? Одоо өөрөө бас тэр манай ерөнхий сайд чинь тийм зөвлөлтөх арчил марчил гэдэг юм ном бичсэн байх юм бах тий. Нээлттэй байдлыг хийж холжилдаг гэдгийг харуулж байгаа юм. Гэтэ тэр нь бол надад их эргэж санагдсан. Тийм. Ингээд шууд асуултаараа олон их сурвалжаас ингээд зарим бол хүн бол ингээд бэлтцсэн асуулт байна штэ гэж шүмжлэх хэрэггүй те нөгөө нэг хартахааргүй гэх юм уу те маш олон захаас яваад бүр лайваад дундуур нь таслууллаа загнууллаа согтууны бас асуулт тийм бас гоё тэмдэглэв штэ тэгээд нөгөө хит олон юм асуулт яриад ирэхэд нөгөө агуулга нь зарим нь одоо яг ач холбогдолтой юу ач холбогдолгүй юу асуулт байна. Гэхдээ яг тэр чинь нөгөө сэдв хүндсэн нэвтрүүлэг биш учраас тэр бол чухал биш байх гэж бодож байна. Тэр хүн бол гүйцэтгэх эрх мэдлийг толгойлж байгаа. Тийм учраас одоо тэр нийгмийн бүх одоо цэг рүү орж нэгж рүү очиж сонсож штэ тий. Тэгээ буцаагаад би ямар ажил хийж байгаа мó хийхгүй байгаа мó гэдгийг тодорхой хэмжээнд өөрийнхөө хэмжээнд хэлээд тэгээ тэн дээрээс чи хүмүүс одоо эн чин зөв юм уу буруу юм уу гэдгийг өөрсдөө хувьдаа дүгнээд авч штэ. Надад л их л айтайхан санагдсан да. Тийм бас надад аюу нээлттэй хөрхөн санагдсан.
цаашдаа тэгээ тогтмол хийх юм байл үү дээ. Харин тгийсээ тий. За тэгээд нэгд өдөр даваагаар ихт ажилдаа ирсэн чинь. За. Манай улсын хурлын дарга нэг 2 хүнтэй уулзчихна. За. Ширийн их хоёр талд ингэж солгоцсон. Тэр нь болохоор үндэсний аудитор гэдэг юм болов уу? Ерөнхий аудитор гэдэг тийм. Аудитор Магнас Өрн, Монгол банкны ерөнхийлөгч Наран Цогт гэсэн 2 хүн. Хоёр бие даасан байгууллагын 2 хүнийг 2 талдаас олгочаад түүшээ юу яриад байна гэж сонссон чинь яг зүгээр би зүгээр ингэ санал бодлоо хуваалцаж байгаамаа нэг ийм саналтай байна. Ингүүлэх зүгээр байх гэж бодож байна гэсэн юм яриад тий. Тэгээ үр дагавар нь яасан бэ гэсэн чинь хэвлэлийн мэдээгээр улсын хурлын дарга чиглэл өгсөн чинь Монгол банкын ажил хийгээд үндэсний аудитор ингээд шалгасан чинь Монгол банкын гिचлээ ингээд чиглэл өгөөд чиглэлийг биелүүлчлээ гэдэг мэдээ ясан л да. Тэгээ тэрийг би бол тэгэж мэдээлэх нь жоохон зөксгүй гэж харсан, жоохон шүмжлэлтэй санагдсан. Яагаад гэвэл тэр чинь 2 бие даасан байгууллага улсын хурлын даргатай даргуугүй уг нь бол их ажил нь тодорхой байх ёстой. Аль бол хараа тус байх ёстой тий. Тэгэд улсын хурлын даргач гэсэн өөрөөр хэлэхдээ бол би бол зүгээр саналаа хэлж байгаа шүү. Бие даасан байгууллага гэдэг чинь ойлгож байгаа гэдэг бол хэвтэйхнэр ивж хэлж ийсэн тий. Тийм учраас тэрийг санал гаргалаа одоо саналыг одоо хүлээж авлаа л гэдэг тийм утга найруулга байна уу гэхээс биш. Айгүй тийм улсын хурлын дарга айгүй мундаг том хүн байгаад нөгөө хоёр нь даргын одоо хэлснийг хөдөлдөг байгаад гэдэг ийм одоо ойлголтыг нийгэмд бас түгээх нь буруу бөгөөд одоо битгий тийм байгаасаа битгий хүмүүс тэгж ойлгосоо л гэж бодсон шүү дээ. Тэгээ энийг бас давшааныг олцсон дээр хэлчихье гээд. Тийм одоо нөгөө үндэсний аудитын газар гэдэг буюу одоо төрийн аудитын байгууллага чинь болвол сүүлд нөгөө 19 онд оруулсан үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр бас үндсэн хуульд дурддагдсан. Гэтэ үндсэн хуулийн байгууллага гэж бол тооцохгүй шүү дээ тийм. Хараад бусаар одоо энэ төрийн санхүүгийн хэл шалгалтыг хийх юм чигүүрэг, үндсэн чигүүрэгтэй. За Монгол банк гэдэг бол мэдээж одоо улсын хэмжээнд одоо мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх. Тэр бол засгийн газраас хараат бус байна. Яг нэг томилгооны хувьд ингээд нөгөө улсын хурлын дарга санал болгодог юм журам манай хувьд байгаад байгаа. Болохоор ингээд улсын хурлын дарга энэ хоёрыг ер нь мэддэг юм байна гэсэн юм ойлголтоос төрж байгаа. Түүнээс яг институцийн хувьд гэдэг юм энэ бол бас харьцангуй бие даасан үйл ажиллагаа явуулдаг байгууллага. Гэхдээ нөгөө томилгооны хувьд ингээд ихэд шүүмжил явдаг нь ингээд карманы хүн гараад ирсэн шүү дээ гэдэг. Гэхдээ бас зарим нь бас саяхан томилогдсон ч хүмүүс юм шиг байна тий. Тэгээ наран цагт ерөнхийлөгч бол дөнгөж сайхан шүү дээ. Бараг оны өмнөх юм байна. Тэгээд ирээдүйд бас тэр томилгооны журам морон бол арай нээлттэй болох юм хийх байлгүй. Яа тэр нь яа гэсэн үг вэ? Одоо хүнс улсын хурлын дарга санал болгоно биш улсын хурлын дарга ингэж санал болгоно гэдэг энэ нөхцөл юмэр шүү дээ. Ийм шалгуурыг хангасан юм юм. Тэгээд одоо ингэ сонгож шалгуулдаг ч юм уу. Сонсгол бас тодорхой хэмжээнд хийдэг л болсон юм шүү. Нэр сайн нөгөө чи үндсэн хуульд дурдсан байгууллага гэд хэлж байна. Яг үндсэн хуульд дурдсан нь тэр байгууллагын хараа тус бие даасан байдлыг одоо ингэж баттгаж гэх юм уу? Тэр тал дээр л яригдахаас биш одоо хүмүүс бас үндсэн хуульд дурддагчингууд үндсэн хуулийн байгууллага гэдээ ойлгочих гээд байдаг талтай. Одоо хүний ерхийн үндэсний комисс гэх мэт шүүх ерхий зөвлөлт гэх мэт байгууллага байдаг. Тэр бүрийг бас үндсэн хуулийн байгууллага гэж ойлгохгүй. Шүү гэдгийг бас ярих хэрэгтэй болов уу? Чи бас маргаантай л сэдвэлт энийг ярих хэрэг байна. Чи өөрөө мэдгүй болохоор тийч. Үгүй. Хүмүүс энэ зарим нь ингэж ярьдаг. Ингэ дурдчихсан учраас үндсэн хуулийн байгууллага. Энэ аудитын өөрчлөлтөд гэж л хэлнэ. Зүгээр зарчмын хувьд энэ чинь нөгөө төрийн эрх мэдлийг яг ингэж хэрэгжүүлдэг институт биш учраас гэж бас судлаач нар хэлдэг. Тийм. Тийм л үнэлэл байгаа шүү дээ үсэ. Тийм. Тэгээ яг хөтэ ингээл хүмүүс бас үндсэн хуулийн байгууллага айгуу гоё ингээд явж байгаа. Тэгээд яхад өөрсдөд нь бол сайхан л байдаг байх л да. Итгэл төрдөг ч юм уу юм аа. Ажлын юм мотивац болдог ч юм бэл. Тэгдэг ширшээ. За тэгээд нэг чиглэл өгдөг авдаг гэдэг нэг юм асуудал гарч ирээд. Гэтэ яг үр дүн нь бас сайшаалтай байсан л да. Монгол банк чинь айгуу их тийм бүтцийн хувьд айгуу тэлсэн юм шиг үү? Орон тооны гэх юм уу? Тэлсэн байсныгаа буцаад ямар ч бүтцийн үед 19 нэгж байсныгаа 10 болголоо. Өдөртэй халбан тушаалтнуудаас хідэрч гэлээ эзнэлээ өндөр таагаар болгоцсон байсан. Тийм үр дүн. Өдөр тутам хүн дарга томилдог ус гэдэг шиг. Тийм. За энэ 7 хоног бол нэг тиймэрхүү л өнгөрлөө дөө.
Сэдэн манд дууссан байх үед. Тэгэхээр цагдаагаас бол ингэсэн. Мэдээлэл өгсөн. Тийм, ер нь сэтгүүлчд өгсөн. За. Би асуусан чинь тэгжилээ. Хөөлт хугацаанд дууссан байсан гэдээ хаагдсан байсан юм л. За. Тэгсэн чинь шинээр илэрсэн нөхцөл байдал тэгээд одоо яг мөрдөө шалгаж байгаа гэсэн. Тэгжилээ. Тэгээд тэр эмэгтэй бол одоо ингээд хохирлыг бол яаж ч ингээд барагдуулах боломжгүй болчихж байгаа байхгүй тий. Тэгэхээр миний бодлоор бол ингээд амар их мөнгө авах хэрэгтэй юм шиг санагдсан надад. Амар их мөнгө. Тий. Тэгээд тэрнээс өөрөөр ямар ч арга байхгүй. Тэр хүмүүс одоо ингээд шорондоо суудгаараа суу, дээрээс нь бас ингээд тэр одоо яг эрүүгийн шүүхээр тэгж мөнгө хэмжилж болох уу? Хүний гин буруутаг тогтоож байгаа юм чинь араасаа Сэтгэл иргэний хууль заасан одоо гин хорын хэмжил гэсэн үг шүү дээ. Нэг төрлийн одоо хохирол нөхөн төлөвлөх эрхийн хүрээнд гарч байгаа. Тэгээд болно гэсэн үг юм тий. Тийм. Гэхдээ мөнгөний одоо нөгөө шүүхийн шинжилгээний тухай хууль. За. 21 онд гэж би одоо санаж магадгүй. Шинжилгээ найруулагдсанаас хойш нөгөө манай чинь сэтгэл санааны хохирол сэтгэж олсон тийм харуулдаг болсон. Түүнээс өмнөх хугацааны үлдгэсэн гэмтэргүүд бол яг тэр хуулийн дагуу гаргах байх.